Манай ээж л намайг 100 гэхээр л муу хүний дуу их тэр гангинаад байна гэдэг. Тухайг. Ганц одыгоо 13 лаа шүү дээ манайх. 7 банд 6 охин. Ганц одон та. Бусдын малч нь уу? Ерөөс их сургууль төгссөн ганцхан хүүхэд. Тэр нь би. Бүгд малч. Сайн байцгаана уу? Та бүхэндээ гал мөрөн жилийн сар шинийн мэндийг хүргье. Манай подкастын сар шинийн дугаарын зочноор уртын дууч Монгол Улсын гавьяа жүжигчин мөн бүхийн засуул Мөнхбаатарын оролцож байна. Та сайхан шинжилж байна уу? Сайхан байна. За таны ажил вэ сайхан уу? Сайхан байна уу? Бэлтгэл сайхан бидтэй. Сайхан байна да. Сайхан жил гарч байна да ажиллаж. Сайхан жил гарч байна да. Суурин байна уу да? Суурин байна. За. Наадам бэлтгэлгээл одоо бэлтгэлд орчоол явж байна да. Дүү нэг иймэрхүү подкаст хийж байгаа тэгээд сар шинийхээ дугаарт ахыгаа бас хүндэтгэж оролцож байгаа. Урилгыг минь хүлээж авч хүрэлцэн ирсэн танд бас чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа танд. Тэгээд үндэсний бүх гэдэг чи одоо засуул тайлбарлагч гал гарын даа гээл те. Энэ бүгд нийлжээж нэг том хөлийн цэцгээд нийлжээж ингэ маш том өв соёл болдог. Аль нэгийг орхигдуулаад одоо төсөөлөх аргагүй ийм том өв соёлоо. Тэгээд тэр утгаараа ч гэсэн бас ахыгаа бас урьж оролцуулж байгаамаа. Тэгээд баярлалаа. Хоёлаа ярилцлагынхаа эхэнд ерэн засуулын үүсэл гарал яг хаанаас ихтэй гэдэг талаар сайхан ярилцвал зүгээр болов. За баярлалаа. Монгол үндэсний уламжлалт энэ сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах одоо бас энэ үйлсд бие сэтгэлээ зориулж байгаа танд бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Тэгээд засуул хүн болвол анх засуулыг мэрэгэн түшээ гэдэг байсан гинэ. Тэгээд засуул хүн болвол их эрх үүрэг бүхий хүн байсан юм шиг байгаа юм. Одоо жишээлбэл давсан гунсныг шийддэг, барьцыг одоо бариулдаг юу гэдгийг тийм ээ ер нь нэлээд эрх бүхий хүн байсан юм байлээ. Тэр үед бол мэрэгэн түшээ гэж ах үед одоо бол өөр болсон л доо. Засуул бол маргаанд оролцдоггүй. За хөлийн цэцгийн шийдвэр гарсны дараа одоо малгааг тавих, туг тойруулах, зөв буруу барьц, одоо авчааны үгүй юу гэдгийг үзэх, зөвлөгөө өгөх энэ төр тал дээр бол ер нь одоо засуул маань хөлийн үед бол нэлээд эрх мэдлийн хүрээ бас багассан гэж ойлгож болно. Бүх үүссэн цагаас л засуул байсан байх гэж би боддгийг. Тий. Тэгээ одоо нөгөө гарид мандаа кинон дээр байдаг шүү дээ. Манай энэ нутгийн бөхчүүд яагаад ингэ сайн байна гэсэн энэ шиг одоо ийм засуул та тулдаа одоо бүх их сайхан байгаамаа гэж бас тийм хүмүүсийн нэр хэлээд юм билээ дээ. Тийм хүмүүсийн нэр хэлж явж яддаг шүү дээ. Тэрэн шиг бол засуул гэдэг бол Монгол бөхөд ялангуяа одоо энэ барилдаж байгаа бүхтээ бол эмчин, дасгалжуулагч нь, багш нь, зөвлөгч нь, сэтгэл зүйч нь бүхэл юм болж гардаг. Тэгээ одоо хоёр хүн нэг хүнтэй л барилдаж байгаа л давдаг. Тийм л юм шүү дээ. Одоо л дээр үеийн одоо сайхан засуулуудын бас зах зохын сайхан төвхөд байдаг шүү дээ. Цогцолгоо гэж алдартай сайхан багш минь 44 жил бүх заслаа. Үнэхээр яг давх унах бүхийг бол бараг харчдаг хүн байсан шүү. Тэгээд нэг хоёрт бол бид нарыг бол ингэж сургаж исэн. Би засчаад гараа угааж бай. Одоо бай гэхэд нойтон салбит гаргаар хөлөө арч. Хоошуур идчихэд наадмын хоошуур идчээ гараа угаа. Наадмын өмнө бол цогцолгоочин хөрхий бомб тавилдаг байсан шүү дээ. Намаг нэг отсон. Яаж байгаа та гэсэн чи гоо одоо яах вэ? Нөгөө сайхан хүүхд чинь дэвж гарч ирээд хуянтай байж ээж одоо хуян шар устай байх вэ гэд тийм өрхий тийм хүн байсан байхгүй. Тэгээ бидэнд бол яг л тэг зурхсан. Үнэнч бай, шудраг бай, зөв бай. Одоо барилд мөрөн дээр гарсан бүтэн жилийн хөдөлмөрл шиний мөрөн дээр явна. Тийм учраас маш сайн бай, зөв бай гэж. Буруу дуу өгөх, алд хонох юм уг нь одоо зөндөөл байдаг юм байна. Тийм байх оо.
Манай цогцлогч бас сайхан хүн байсан шүү. Өргөн дээрээс нь усын наадмыг хэдэн төр авсан бол 44 жил 10 хэдэн 9 бараг 20 төр өгдөг лөө тэгж ярьдгийг. Тал нь л одоо нэг 50% та таллаад бодоход л тэгж л байх бах л да. Тийм шүү те. Цогцлохыг ярьсан чинь нэг сайхан дурсамж орж ирж байна. 2020 оны наадамд та мэдж байгаа бах. Нагалхан уулын бил. Одоо 100 жилийн хугацаанд задгаа тавлаад болсон анхны наадам. Тэр наадмын 7-гийн даваанд би цогцлохын мөрөн дээр гарсан. Миний цол дуудаж жагаад аврах гэж дуудсан. Тухайд би анзаараагүй л дээ тэгэл өнгөрсөн. Тэгсэн сүйд анзаарсан чинь аврах гэж дуудсан байсан. Тийм. Тэгээ энэний талаар сүйд цогцлохоос асуусан чинь ах нь одоо хэрэгээр тэгж дуудсан юм аа. Тийм. Баса бид нарт яриа гарсан байхгүй. Та чин тэр жил чин дөрөвт үлдээд цолоо дуудулдаг байхгүй юу? Баруун дээр. Тэгээд гарах болсон чин яг л ингээл миний дээр байдаг. Тэгэл хоёлоо юм ярьж хагаад за бүрэн төгс өнөөдөр аврах болох юм байгаа. Ингэж байна. Сайн байна шүү гээл бит хоёр ер нь хоёлоо их ярина л та. Тэгээд байжсэн чин ер нь аврах гэж дууднаа гэт. Бүр яриа гарсан байхгүй. Тэгээд өстө аврах гэж дуудаал тэр жилийн наадам аврах болсон шүү дээ тийм ээ. Тийм шүү. Өмнө бэлигээр үл гэж бас сайн. Тийм их сонин би цогцлохыгаа ураад сумандаас очиж цолоод дуудуулж ирсэн. Тэгээ намайг анх хотод орж ирж хахад цогцол засуул одоо манай аавын нэрт засуул мөргөөгаа гэдэг. Тийм сайхан. Маш сайхан тэр тихоо үед бас тэр засуулуудын бас чимгэн болсон сайхан хүмүүс байсан шүү үлгэрж тий. Бат болдгоо гэд. Эдгээр хүмүүсээ сайхан хуучилж ярилцвал сэргээвэл одоо манай засуулууд чинь томчууд их байсан юм байлээ мазар байна. Намайг анх 11 онд би чинь засуулаар орж хахад тэгэл өстой мундагуд байсан шүү дээ. Дандаа манай ах нараа өгчүүл гой гой түүх ярина. Тэгээ би цогцлогоогоос асууж ирсэн байхгүй юу. Та одоо ингээд 40 гаруй жил бүх засаад хамгийн бяртаа бүх юм бэ гэдэг. Гэс манай хүн дамдангуаг гэж хэлж ирсэн шүү. 50 гарцсан байсан за ямар ч байсан шанаа нилэн цагаан байсан да. Тэгээд 20 эдтэй 30 эдтэй аймгийн арслан аваад хуруугийн зүгээр цайртал халж байгаа л хонгодоо тавьчихдаг гэж. Айхтар бяртаа хүн байсан шүү. Тэгж ярьд юм л. Тэгэхээр бас засуулууд чинь хөгжилтөө чим ярина, сайхан чим ярина зөндөөл. Тэгээд авч гарсан бөхчүүд. Тэгтээ бас ярих ярихгүй яриа гэж байна. Хоёр бүх хүний бас хоорондын харилцаа яриа хөөрөг болвол бас олон нийтэд ярих энэ төр юм ийм байгаа юм. Хоорондоо тийм хоёр бүх барилж байгаа энэ төр дээр ярьж өөрөх асуудлыг бол одоо манай үзэгчид манай найз нөхөд бас асуудаг. Тэр хоёр яг юу гэдээсэн чи хэлчих энэ төр. Тэгээ бас болохгүй л дээ. Тэгэхээр та бас ярьж гэн. Тэгэхээр ер нь бүх өөрөө бэлтгэх биш баг засуул нь хамт бэлтэж явдаг байсан биз дээ. Ягаад тэгэхээр тухайн хүний хямрыг тэтгэхийн тулд сэвтэхгүй тулд өөрийгөө бас тэгж бэлддэг байсан биз дээ. Ер нь энэ уламжлал нь одоо хэр хадгалагдаж явж байгаа. Би гэхэд жишээлбэл 16 жил цол дуутсан байна. Тэгээд өглөө наадмын 12-ны өглөө бол би 5-6 гэж босоод заавал дасгал уухаа уншдаг. Би нэг сар шахуу бэлддэг. Ер нь яг бэлтгэлтэй л байдаг л да уртын дуучин. Гэхдээ л одоо миний мөрөн дээр гарсан авар гарслангуудыг одоо нэг сайхан цолын дуудчих юмсан зөв дуудаа, зөв дуу өгөөд сайхан явах юмсан энэ гэж боддог юм. Тэгээ өөрийгөө бол засуул хүн бас тийм бэлдэж явах хэрэгтэй, шудраг байх хэрэгтэй, сайн мэдрэмжтэй, хараатай байх хэрэгтэй. Буруу дуу өгвөл яана. Та бүхэн нэг би одоо танаас дараа нууцлахгүй юм аа. Тааш тэгээд бас тоохгүй заахаа гэдэг тэгжлээс хоёлоо нөгөө хинтээ барилддаг штэ. Гаа уягта жижиг. Тий. Тэгэхэд за 20 минутаар элэг үсинж авдаг байсан байхгүй юу. Тэгээ би миний одоо ингээд яг бодоод харамсаад идэх юм юу гэдэг гэхээр 18-9 минутан дээр хилчдэг байхгүй юу. Цаг төгсөж байгаа шүү элэг үсинж авах гээд. Тэгсэн чи хөл авчдаг байхгүй юу. Би өстой чи мөнгө атраа болоогүй юм шүү гэд. Ер нь тэрэг энэ төр бол засуул хүн яг ярих нь ярих л байх л да. Гэхдээ яг өөрийнхөө бүхийг мөрөн дээр гарсан бүхийг нөгөө бөхөө судалгаа муутай байна. Тэгэл би ч бас өөрийгөө болоогүй байна гэж их бодсон. Тэгээ одоо нөгөө Орхонбаяр Батцуур хоёрын алдартай барилдаан байна. Тэр мэн дээр одоо бол ер нь аятайхан
бас нэг байх юмсан гээл бодоод идэх юм байна. Бас нас 40 гараад ингээд ирэхээр. Хоёлоо нөгөө хинтээ нэг барилддаг. Бүрэн хин пүрв давхтаа нэг үзээ тийм. Тэгсэн тий. Алдарт барилдаа нөө. Тий. Одоогийн шиг нь удаашруулж харддаг бол бас тэгсэн бол тэгэл 8 доод 9 доонд барилдах юмсан дээ. Яг хөө тэр жил бол их онцгой сайн байсан жил дээ. Заал танхимын барилдаанд 15 барилдаж 13-ууд нь үзүүр төрөнд үргэлжсэн барилдаа байхгүй. Тэгээд баг хөлс гарахгүй 7 давцсан 8 даванд үргэлжсэн. 1024 мөхийн барилдаа ингээл тоочвол бас нэлээд өндөр ач холбогдол өгсөн барилдаа. Байсан одоо тэгээд эргээд санахад сайхан төвх болоод үлдэж дээ. Тэгээд сайхан барилдаа байсан. Би яагаад тэгэхээр засвал хүний нэг юм байдаг юм байна. Олон жил ингээд бүх засаад ингээд ирэхээр яг нөгөө сайхан эр хүн сайхан бүх мөрөн дээр харихад бас их өрөвд юм л. Бас ингээд дотроо ягаад гэдэг. Одоо жишээлбэл Мөнхбаатар Арслангийн өстой эд гоё үеийн байла 10-аад онд 2000 одоо ч 15 6 жилийн өмнө одоо та хэд яг гарч иржсэн содном та хэд яг гоё гарч ирээл. Тэгэл энэ талигаач Гавыг Арслан чинь бас эд гоё үеэс. Тэгэл эднэрийгээ ингээл барилтхаа байгаа л ирэхээр бас сайхан байсан даа гэж бас бодогдох үе байх л. Тэглгүй яах вэ? Тэгэл юм цаг үеэрэ гэдэг чинь. Тэгэл дараагийн гоё бөхчүүд нь гарч ирээл цолоо дуудуулаа сайхан. Тий. Тэгэд яг ахтаа бас маш их баярлж явдаг. Энэ цаг үед одоо та хэлж байна манай багш нар ийм хүмүүс байсан гэд энэ хүмүүсийн захиж хэлсэн сургаал бүх зүйлийг бас ягштал баримталж явж байгаа хүн бол би бас бол таныг болоо гэж дотроо харж дүгнэж явдаг. Хүн бол маш их алдаа гаргадаг. Алдаагүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэгээд та гамыг харцагд тухайд аймаг гарснаас нь унсны дараа надаас ирж уучлалт гуйж ирсэн л да. Ухаалаг хүний шинж би алдарчлаа шүү дээ. Ахыгаа уучлаарай гэд ингээд үйл ярьж хахад маш их тийм их уйг санагдчихсэн шүү. Хоёлоо яг нөгөө би та чинь нилээн захалтсан тэр чинь нөгөө зүүн дохоод баруун авчдаг байхгүй юу? Баруун дохоод зүүн авцсан. Баруун дохоод зүүн авчихлаа. Би тэгээд цаг дөхчөө шүүгээд хилчдэг л баруун байхгүй юу? Оо сайхан явж байгаараа гэж хэлж байгаа л за болчлоо гэж барьдагч байсан юм. Ер нь тэгээд дараа нь ингээд бас жоохон харамсаад идэв юм л. Тэгээ та өтер чи нөгөө олон жил хоёлоо ингээд мөрөн дээр гараад яаж гарч барилч гарч нэг хинтээ нэг хоёлоо нэг сайхан барилдсан тийм ээ. Энэ зун чин нөгөө бэлгүүдээтэй нэг сайхан үтсэн атхан дөхстэй сайхан барилдсан. Тэгээ би чинь бас нэг ингэж хэлээ танд бас нэг гаргаж ирсэн шүү дээ. Энэ зун нөгөө бэлгүүдэг хоёлоо 7 дээр авлаа. Тэгсэн тийм ээ. Тэгсэн. Тэгээд та чинь нэг наранд нилээ ингэчлээгээд ирдгүү юу? Авраг минь одоо аймгийн Арслантай өнөөдөр бэлгүүдээтэй та юу гэж барилдах юм зүгээр барайл өнгөрөөч гээл. Тэгэл хилдэг энэ төр. Сайхан л та тэгч. Засвал хүн гэж нэг сэтгэл зөөч яг тухайн хүнтэйг яг ингээ хамт барилдаад өнгөрдөг гэдгийг би одоо танаас маш олон барилдаан дээрээс анзаарч байгаа. Тэрний нэг отхон төгстэй үзээд тий. Нэг ингэж ирээ тийм. Тий. Хөөе наад энэ унчуудаа л гэж бодсон би тэгээ за явах гэдэг чинь Мөнхбаатар хажуунаас нь хоош болоогүй шүү одоо бичлэг үзэн шүү гэл. Тэгжээсэн. Тэгээ та өдрийн нэг дуулаант нэг барилдаан гэвэл одоо Хүрүүдэг өдрийн барилдаан сая яригдаад өнгөрлөө. Бас монголчуудын сенсац болсон тий. Тэгсэн. Ярианы сэд болсон бас барилдааны нэг шүү. Тэгээд би танд хэлж байгаагүй юу. За нутгийн уул ус сайхан дүүшдэг юм аа. Энэ олон төмний сайхан өрөөл байна. Тэгээд болох байлгүй эрх хүч нэг зөв талд нь шийдчих байлгүй гэх тийм ээ. Тэгсэн чинь тэр чинь удаашруулж хараад бас давдсан барьцсан гэд хамгийн гол нөгөө юу хардггүй байсан байхгүй юу? Камер харахгүй. Тэгсэн хэрнээ камер харахгүй хэрнээ тэрийг явуулаад идэг. Тэр чинь бас балаа байхгүй юу? Тэгээд тэр барилдааны дараа санжаа аврах ганжид тэгж унаад. Тэгээд тэрнээс хойш ингээд одоо удаашруулалт орж ирсэн шүү дээ. Тийм баг. Гэгчшээний сайхан түүхүүд байна. Тэгээд хуучны сайхан засуулуудыг бас дурсахад цогцолгоо, бүрвээ засуул энэ хүмүүсийн уртлын үе би Мөнгө Арслангийн ном дээрээс уншиж ирсэн юм л да. Лүгдөв засуул гэж нэг айхтар хүн байсан гэж. Энэ хүний талаар та ярин хэр сонсч ирсэн бэ? Лүгдөгөө бол их тийм мондог хүн байсан гэж. Тэр ханах юм билээ дээ. Одоо нэг бүхийг талыг мэдэхгүй лүгдөгөө очиж исэн гэж.
Тэгээд за та одоо авраггүйч байдаг юм арслангүйч байдаг юм та идээ идгээд өгс нөгөө хүн ингээд ааруул аваад баруун талдаа хазж ийн гинэ. Тэгээд даахгүй байна гин. Мөнгөж хазаад тэгээд зүүндээ тасга хадсан гэж. Тэр нь зүүн хүн юм биш тэг гэж ирж хэлсэн гэж. Айхтар ажигч биш үү? Айхтар. Тэгээд засуулаа явуулж идэгэн ч юу. Тэгээд тэрийг нүртэл хардаг. Ерөөсөн уншицсан хүн бас байдаг юм л. Хүнийг уншичдаг тийм засуул. Байж тийх гэж чи. Одоо яг ингэх гээд байна. Байж чи гээд. Тэгээд нөгөө хүнээ хөдлөхгүй байж байгаа. Одоо чи яваач гээд унгачдаг юм. Би бас заримдаа тэгээд алдаа гаргачих гэдэг. Айжгараа одоо мошгаар нь хөл гарч явах гэдэг нь аман савн битээ хөдөл зайл үсэн аа ийшээ алах гэд тэгж байгаа л энэ. Тэр лүгдүгөө гэж тийм хүн байсан гэсэн шүү. Тий, би Мөнгө Арслангийн ном дээрээс уншижсэн юм л да. Үзүүрдэг жилэн гэж байгаа. Тэр Мөнгө Арслан чи өөрөө нэг 2 үзүүрсэн яг хизээ мэдэхгүй байна. Би тэр ном дээрээс харж байхад 7 сарын 11-ний өглөө 1-5-нд гарчаад иржсэн чинь дэвчээд иржсэн чинь лүгдүү засвал хараад за мөнгөө бие бити хүнд үзүүлээрэй чи одоо болцсон байшгүй гээд тохой тэгжсэн гэж байгаа. Тэгээд тэр жил үзүүрлээд тэгээд тэрний дараа Мөнгө Арслан өөрөө ботохдоо за ийм бэлтгэл хийгээд үзүүр төрөнд үлдэж байгаа юм чинь энээс илүү бэлтгэл хийвэл төрүүлчих юм байна шүү тэгээд дараа жил бэлтгэлээ хэд их нийлүү хийгээд орж ирсэн гэж байгаа. Тэгээ яг адилхан 7 сарын 11-ний өглөө 1-5-ндаа гараад нэг давчаад лүгдүү засуулаа хайсараа журдуур нэгэд өнгөрсөн гэж байгаа. Юу гэж хэлэх нөө гээд. Тэгс юу ч хэлээгүй гэсэн. Тэр жил Мөнгө Арслан 6-гийн давнуусан. Тэгээ наадмын дараа хаа нэг л бас наадмын дараа нэг барилдаан дээр очиж барилдажсэн чинь лүгдүү засуул хүрээд ирсэн. Одоо л би чинь болцсон байж тэгээд. Унгаагаад орцсон тухайд унгаагаад орцсон байсан юм шиг юм. Тэгж амар бас хүнийг анзаардаг юм байсан юм шүү. Та өнгөрсөн 100 их бэлтгэл сайн байсан тий. Их сайхан байсан шүү. Тий. Бэлтгэл их гоё жигдэрсэн. Гоё гарч ирсэн тий. Тэгэл нэг бэлтгэл сайхан байх ш тэгэл өнгөнөөсөө мэддэг юм да. Тий. Ер нь шуудагдаагүй. 5 дээр л шуудагдсан. 5 дээр л шуудагдсан. Тэгэл ер нь барай зөрөөний барилдаанууд хийгээл. Би чинь таныг яг 7-гийн даваа дуустал зассан л. Тий. Батмагнаг гоё барьж аваад. Тэгсэн шүү. Шуудгийг авцсан тийм ээ уг нь. Хитрхи их бас хичээснийх. Тэгээ нэг хөлд орно гэд их бодцсон. Тэгээд яг тэн дээр хөлөө хитрхи их хааш татаад. Том алдаалда яг энэ том даваанд бол томцолтой бөхчүүд бас гаргахааргүй том алдаа. Би таныг шуудыг авчихаар заавраг бариад авлаа. Одоо нэг сайхан санаа нуужраа байлгүй. Нөмрөөд авах гэж бодохгүй. Тэгээд Вайна агш нэг ярьжсэн. Би хангаа дунд жил. За одоо яа гэх юм миний дөө миний хөө. Ерөөсөө шөвгийн дөрөв үлдэн гэдэг чинь бэлтгэлийнх байд юм аа. Үзүүр төрөнд үлдэн гэдэг чинь одоо хувь тавилангийнх байд юм аа. Чиний хувь тавилан л дутлаа. Одоо ингэж л өөрийгөө тайтахруулъя гэдэг. Тэгээ яг нөгөө тэгэр намайг аргадж байгаа бах. Нөгөө тэгэр бол бас тийм айхтар ухааны хэлж андаа гэж тухайд бас бодож ирсэн шүү. Засуул хүн хоёлоо засуулын нэгэнт л одоо өв соёл бүхийн тухай ярьснаас энэ засуул хүн биш үү? Засуул хүн ерөөсөө ингэмэр юм л. Маш тийм бодолтой, болгоомжтой үг ярмаар юм бэл. Би бол бүр өөр дээрээ туулсан энийг. Зөв дуу өгөх, буруу дуу өгөх, тийм ээ. Ярихгүй, ярих тэр бол наадмын талбай дээр ерөөс ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна. Зүгээр яг зөвлөгөө аваа цаахан барилчдаг ч хүн байна, өгөөч хүн байна. Эсвэл одоо нөгөө жаахан нэрвтэй дэвэл бөхөө салгах байдаг юм уу, газар орныг сонгох байдаг юм уу? Бас нэг тэг шаазгаа. Одоо бол гоё ингээд тэгшхэн болчлоо ш наадам чинь те. Бас нэг газар орныг бөхөө дагж явж сонгох. Тэгээ болж игүүл бас би боддог байхгүй. Багш нар нь жаахан дасгалжуулагч багшнаа жаахан ойртуулаад энтер уулзуулах юмсан энтергээд одоо 9 шидийн боддог. Одоо жишээ нь таны чинь барилж байвал нөгөө авраг багш нь хаана байна, дасгалжуулагч нар нь хаана байна. Тэгэл одоо нэг аяг балга ус уулгачих юмсан хуруу гараа нэвтэхэн бэртэлгүй боолгоод зөв аятайхан барилдуулчих юмсан энтергээл ерөөсө бүх юм тэнд явахгүй тэр чинь. Тэгэхээр бас илүү дутуу яриа гаргачих гээд байдаг, хүнд хэлчих гээд байдаг. Тэр мөрийн бас бодолтой байхгүй бол бүх засахч бас хүн харахад их амар ажил байхгүй. Өглөө 8-аас бид нар чинь гараа шөнийн 11 12 болтлоо явна шүү дээ. Тэглэх. Өө наадмарч. Тэр халуунаар нь бас ловоо шүү дээ.
цэвэр одоо өөрийн сонирхлоороо л явж байгаа. Тий. Хүмүүс шүү бас. Дуу гарахаа очиж шүү дээ ингээд. Халуунд их халуунч энэ зунч бас л аваалаа. Ахтар халуун байсан шүү тий. Тэр халуунч жоохон сэрх рүү гараасаа гээл. Тэгээ манай засуулууд чинь тийм юу хүмүүс байхгүй юу? Одоо нөгөө бүх засаад ирэхээрээ бас нөгөө юугаа марчдаг, хол явснаач марчдаг. Тэгэл бүхэн даваад ирэхэр чинь гүүгээл миний мөрөн дээрээс начин төрлөөгөөл үнлүү хөөрхий залгаал. Аста миний мөхт авчаад байж гэн гээл гэр ихнийгээ идэ будаа бэлдгээл хөрхий. Бид нар чинь тийм шүү дээ. Сайхан да. Тэгэл нэгэндээ хэлээл. Аста миний мөхт авчаад ирлээ. Би давуулчаад ирлээ гэдэл. Хамтран ажиллагч Auru Garden Residence. Хамтран ажиллагч Төмөн хийцлийн төгс бүтээл. Итгэлт хийц компани. Хөвж энержи ол шатхунд хөх станц нь Баруун аймгууд руу явах төв зам дагуу Улаанбаатар хотоос 56 км-ийн зайд Төв аймгийн Аргалан цумын цагаан хөтлийн дэмжээр байрлаж байна. Орцгар цайтай нэгэн зэрэг олон автомашин хүлээх хүчин чадалтай том өрийн автомашины зогсоолтой орчин үеийн шатхунд хөх станц. Бидний хэрэглэгч та бүхэндээ өндөр чанартай бензин болон дизель түлхшээр түргэн шуурхай найдвартай үйлчилж байна. Бид таны аян замын сайн нөхөр байх болно. Өвж энержи ол итгэлтэй найдвартай үйлчилгээ. Нэг хууч хөрч байгаад бас ярьжсэн. Засуул цол дуудачин хэв маяг дээр үе дээрээ өөр байсан юм байна гэдэг байдлаар бас ярьжсэн. Энэ талаараа та сайхан ярилцвал бас сонирхолтой болов. Одоо нөгөө манай үндэсний хүн холбооч нь дүрм засуулуудын нийтлэг гүншингээд дүрмээр баталцсан. Тийм болохоор бас одоо юу хэлж болдгоо. Хамаагүй өөр юугаар бас дуудаж болдгоо. Тэгээ уус эртний үг хэллэг бол арай өөр л байсан юм байл. Сая би нөгөө их Монгол шарав жамцхан цол дуудсныг цоллын зүгээр уншихгүй юу, харахгүй юу. Тэн дээр бол их сонирхол юм байл. Бүрэн ирэхэд Монгол улсын ингээд тэгээд бүрэн ирэхэд бүх Монгол улсын оройн дээд төмөн наст богд эзэн таны гэж явдаг юм байл. Тэгэл таны ийм бүхтэн чимэг мэмгэн бүр шал өөр юм байл. Шашныг мандуулагч, амтныг жаргуулагч, аврал итгэлт богд эзэн таны бүх гэд. Богдын бүх байсан байл л дээ. Тэгэл үнэн итгэлт чин зоригт бат суурт хичээнгүү бат нягт тэр үг мүгэнд өста мондаг. Яг тэднээс одоо бол ер нь ойролцоол юм байл л дээ. Тэгээ нийтлэг гүншин бол бид нар ч одоо яг адилхан болчиход байгаа байхгүй юу. Тэгж хэл эхэлж болвол цол дуудах чинь бүрэн ирэхэд тусгаар тогтносон энэ сайхан Монгол улсын гэж хэлдэг юм би бол. Тэгж хэлмээр санагддаг. Ард олноо храйлуулагч. Яагаад тэгэхээр энэ тусгаар улс байна гэдэг чи их том тавилан сайхан байхгүй юу. Тэгээ бүрэн ирэхэд тусгаар тогтносон энэ сайхан Монгол улсын гэж би заавал хэлдэг. Яг тэгэл сүүл рүүгээ юу болсон л доо. Бас дээр үгэлэгнээс нь асаад болохгүй юм байна гэдэг. Тусгаар улс гэдгийг одоо жаргалыг эдэлж байгаа хүмүүс гэвэл одоо хэдүүлээ шүү дээ. Яг би өвөр Монгол гээл олон улсуудаар явж байна. Тэгэл Монголд одоо хүүхдээ хүн болох юмсан гэдэг тийм хүсэл эрмэлзэл тэр хүмүүст маш их байдаг. Яагаад тэнд эдийн засаг айгүй сайн байна, амжиргаа айгүй өндөр байна, юм болохгүй байна гэхээр ерөөсөө тусгаар улс эрхчлөө хэл гэдэг чинь ерөөсөө энэ бидний энэ оршин байгаа үндэс шүү дээ гэдэг байдлаар бас ярьжсэн. Тэгээд эргээ харахад бас л бодомжтой мандал гэж бодож байсан шүү. Тэгэл байх. Тусгаар улс байх гэдэг чинь үнэхээр сайх. Тэгээд ямар сандаа цол дуутахтай байдаг жилдгийг бүрэн ирэхэд тусгаар тогтносон энэ сайхан Монгол улсын гэдэг. Тэгэхээр гоё байхгүй. Тийм шүү дээ. Ер нь дээр үе тэгэхээр зохиож дууддаг байсан гэсэн үг одоо тэр их Монгол аваргын шиг нэг хэм маягтай байсан гэсэн үг. Ер нь зохиож дуудах нь хаашаа юм зүгээр бас нэг нийтлэг хиллэг байсан юм байл. Ааха. Ер нь үе. Тэгээд би энэ дээр л бодож яхад эхэлж болвол оройн дээд тэр богдоо хэлж явах шиг байгаа юм. Одоо нөгөө шашин төрийг хослон баригч богд эзэн таны гэдэг. Тэр чи одоо богдын л бүх барилдах гэдэг юм л да. Тэгэл бусд нь болвол цог жавхлант энтергээл чимгэн байх юм бэлээ. Одоо бол бид нар чинь бүрэн ирэхэд Монгол улсын
ардын хувьсгалын одоо тэдэн жилийн тэрний гэд хилдэг шүү дээ. Тийм байсан юм байл. Зохиож бол болохгүй л дээ тэр чинь. Уг нь яг бүхний цол бол өөрөө ардын ам зохиол л доо. Тэгэл нэг цэцэн мэрэгэн хүн нь л хэлэхгүй юу ийм бүх юм байна ингэж одоо дуутах юм байна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Нэг хоёрт энэ бүхний цол дуутах гэдэг бол жишээлбэл та бол таны цолыг хэлэхэд одоо Саймгийн давс цум төрсөн одоо аврагч спортоор ажна корпорацид одоо харьяалагддаг. Одоо ийм мундаг одоо авраг бүрэн төгс одоо энд зодголж байгаамаа гэдгийг нэгдүгээрт хүмүүст одоо танилцуулж байгаа хэрэг. Тэгээ одоо энэ авраг гоч одоо ийм бүхийг энэ зүүн талд байгаа ийм бүхийг амлж авч одоо барилдах гэж байна гэдгийг одоо би зарлж байгаа нэг. Хоёр таны одоо хэмэр лундаг сэргээх цог золыг бадруулах ажил хийж байгаа юм байхгүй юу? Цол дуудна гэдэг чинь. Тэгэхээр нөө хэмэр лундаг сэргээж цог золыг бадруулж яана гэж та сая ярьж байна. Тэгэхээр миний төгөр энд болох ч болохгүй ч мэдэхгүй л дээ. Миний зүгээр ойлголтоор одоо нутаг усны нэг сайхан хэв шинжийг ингээд бас оруулчвал их сайхан болов гэж боддог байхгүй. Хангаан хүн говийн хүн хоёр шүү дээ. Тэгэл байх. Тэгэхээр ерөөсөө тэр хэв шинжийн тухайн утга агуулганд оруулчвал бас тийм тухайн хүнд бас ойр үзэж байгаа үзэгчид ч гэсэн бас нэг тийм гоё. Одоо нөгөө авраггуун цолыг ингээд уул устаа нь хослуулж энэ хүн яаж дуудах нь гэдэг шиг үү? Яг үнтэй хэлж байгаа шиг тий. Яг нөгөө дүрм журмандаа бас яах бах л да. Тэгэл бах та тий. Би өөр заримдаа тэгж боддгийн цол дуутахдаа хуучны ганц нэг үг хэллэгийг бас оруулж байгаасаа гэж. Тэгээд бас хамаагүй болохгүй юм байлаа л дээ. Тэр чинь дүрм ингээ хэлсэн болохоор. Тийм шүү те. За тэгээ үндэсний өв соёл монголчууд одоо бид нар бүхэн чинь одоо ирээдүйн өнгөрсөн үеэсээ маш их үлгэр дуурайл авч тэргүй хадгалж явахыг бас хэрмэлцдэг. Одоо жишээ нь та ярьж байна. Багшаасаа ийм сайхан чанаруудыг авч өнөөдөр энэ чанарыг алдуулахгүй ингээд авч явах юмсан гэж хичээж явдаг гэд. Тэгвэл хойч үедээ та яг энэ юу мэн өв соёл мэн ямар хэлбэрээр үлдвэл их сайхан байна. Санаа зовниж байгаа зүйл гэвэл яг юу вэ? За одоо яг зөвөр үндэсний бүхэн засвал хүний хувьд манай залуучууд бид нарт бол ер нь энэ манай ахмадууд бол тэгжил сургасан л да. Яг л түрүүний хэлдэг шиг зөв бай, шудраг бай. Одоо ингээд энэ үндэсний өв соёлын төлөө чин шударгаар ажиллаж байгаараа гэдгийг л хэлсэн байхгүй юу? Би ч гэсэн одоо бас зөндөө олон дүүнэртээ бас болж гэн засвалууд их залууж шүү ер нь. Би чинь баг одоо ахмад тал руугаа хэлбичих гээд байгаа байхгүй. Манайх чинь нэлээд залуучсан. Тэгээ энэ дүүнрээ бас нэг тэр тал дээр нь хэлж өгдөг л юм. Ингиж цол дуудаараа, ингиж бөхөө засж байгаараа, малгай толгойг сайн бариараа, унахчуу, алдчихв. Тийм ээ. Тэгээд зөв дуу гэж жоохороо бороо зөрөөм одоо бити ярьчаарай. Одоо бид нарын те миний залуучуудын алдаа одоо юу гэдгийг бити давтаараа гэдэг ч юм уу. Тэр талаар бол хэлж сургадаг л юм. Манай засвалууд донд бас лекц семинар сургалт манай ахмадууд орох тэр тийм байгаа шүү. Сургалт тэр нь хэрэг явдаг вэ? Үгүй ээ, явуулгүй яах вэ? Одоо эн чинь бас бүхэн албан дээр ярьж өөрх юм байлгүй яах вэ? Тэрний чинь үчинд бас залуучууд их сайхан болж байгаа. Ер нь залуу үе одоо энэ засвуулын ч юм уу уртын дөнөө ч юм энэ өв соёл руу сүүлийн үед хэр орж байгаа анзаарч байна таны үед? Залуу их орж байна. Нэг үе бодвол нэг хэсэг чинь бас хэцүү байсан шүү дээ. Одоо бол сайхан болж байгаа. За та сая уртын дуу гэдээ ярьж байна. Таны бол үндсэн бас ажлын нэг бол одоо уртын дуучхан энэ чиглэлээр бол бас бүх насаараа бас энэ судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хүний хувьд одоо хоёлаа уртын дууны талаар бас нэг жаахан ярилцвал бас зүгээр болов гэдэг байдлаар бодож байна. Тэгээ уртын дууны үүсэл хөгжил энэ талаарх бас нэг тийм домог яриа байдаг бол Монгол уламжлалт уртын дуу бол үннүүгийн үед хэв шинжээ олсон. Дуулагдж байсан гэж ярьдаг. Хүннүг үед. Тэ хүннүг үрний үед. 2000 гаруй жилийн өмнө дуулах гэдэг шүү дээ. Тэрнээс урьдчилуулж үзэж болно. Түүхүүд ч байдаг.
Нэг хоёрт бол хүн төрлөختний хамгийн эртний аялгау дуу бол Монгол уртын дуу. Хүн төрлөختний. Тий. Одоо дэлхийн эдэн дээр бом хүн байдгийн хүмүүсийн анхны өвөг дуу бол уртын дуу юм аа гэж. Уртын дуу бол өөрөө монголчуудын монгол туурхтны одоо түүхийн үнэт өв соёл, соёлын үнэт өв соёл. Бидний монголчуудын одоо өвгдээдсэн үлдээсэн агуу том гайхамшиг бол уртын дуу. За мэдээж домог яриа бол их байдаг. Домог. Одоо би түрүүнч бас ярьсан юм да, ном дээрээч бичсэн. Хүннүүгийн нэг догшин хаан байжгаад хоёр охиноо тэнгэрт өргөе. Ер нь царай зүс их сайхантай юм. Тэнгэрт өргөйгээд өндөр юм сүр бариад тэнд амьдруулад тэгээд тэр хоёрыг тойрж чон улаад исэн гинэ. Тэгээд дүүн би одоо буула энэ чонтой хамт явъя гэд явсан гэж. Тэгээд тэр хоёрыг одоо дундаас ч гэдэг юм уу, тэр хоёрыг дагаад олон энэ уртаар уянгалуулан уйлдаг хүмүүс бий болцсон юм аач гэж. Домог шүү энэ. Нэг хоёрт бас нэг домог яриа бол хүннүүгийн одоо дээд өвгөл нүүдэлчдийн овг аймаг энэ тариачдын өвгдээдтэй ч юм уу нэг юм хүмүүстэй л дайцсан юм шиг байгаа юм. Тэгээд эндээс одоо нүүдэлчдийн өвгдээцээс 3 цагаан бугын баримл, 3 цагаан чонын баримл авч явснаа их тийм юугаар битсэн байдаг гэж байгаа. Дайны олз болгож явснаа их тийм мундаг битсэн байна гинэ. Одоо ингээ аваа явсан гэж. Тэгээд тэд нарыг дагаж нөгөө нүүдэлчдийн өвгдөөц чинь 3 өдөр шөнөгөө дагаж уртаар уянгалуулан уйлж дуулаад дагаад байсан гэж. Тэгэхээр энэ уртын дуу гэдэг бол монголчуудын одоо ахуй амьдрал, заншил, бид нарын аж төрх ёс, монголчуудын одоо энэ амьдралын түүхэн сэдвээс л үүссэн ийм агуу том соёл болж байна тий. Бас соёлын өв гэж ойлгож болно. Уртын дуу нөхөр гайхалтай л да. Олон бадаг дуулах тусам хүн одоо дууны утга санааг ойлгож, ухаарж байдаг ийм л зүйл байхгүй юу? Одоо 3 төрлөг уртын дуу дуулна гэдэг чинь 40 орчим минут дуулж байгаа юм. Хитэн бадагтай байна гэсэн үг тэгэхээр чи. Бадаг гэж яг. Ер нь бол өвгөн шувуу 2 гэдэг уртын дуу чинь 32 бадагтай гэж явдаг штэ. Тэгэхээр чи одоо тэгэл хоочны найран дээр чи дуулж байгаа л дуулж л байдаг. Дахиад үргэлжлүүлээл тэр дуугаа дуулаад хэдэн өдөр найрладаг байсан гэдээ ирдэг шүү дээ. Ер нь энэ Монгол найр бол дуучдын юу л да. Нэг сургууль болж байгаа юм л да. Дуучид төрүүлэх тийм ээ шүү дээ. Миний зүгээр анзаарснаар уулын чигийн аймагуудаас бүх олон хүчрхэг хүмүүс их төрдөг. Тал говь нутгийн хүмүүсээс дуучид тийм хүмүүс их төрж байгаа болов уу гэдэг тийм анзаарсан зүйл байдаг. Тэгэхээр энэ хүн байгалийн бүтээгдэхүүн гэж бас ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бас хэр ортой вэ? Дуун дээр бол анзаарэгддэг. Анзаарэгч байна уу? Яагаад гэвэл уулархаг нутгийн дуу өөрөө эхэлж дээд өнгөөр өгсдөг, авдаг. Та түрүү ярьлаа шүү дээ. Одоо уулархаг нутгийн хүн ингээд бүх болж байна, тал нутг руу дуу төрж байна гэж. Юу гэж нэхтэр зэрэг уулархаг чиг хангаа энэ уул устаа газрын дуу бол эхэлж дээд өнгөө авч дуулдаг байхгүй юу? Жишээлбэл дэлтаа гэд. Тэгээ зооноо яан гэж буугаад ирдэг. Нэг уулнаас нөгөө уулын оройд сонсогдохуйц хэмжээний. За дуу юм байгаа юм. Тал нутгийн дуу гэх юм бол доод өнгнөөс яваад эхэлдэг. Энэ бол байгалийн одоо цаг уурын одоо юутай холбоотой байна. Зөвхөлдөлгөөтэй байна гэж. За жишээлбэл энэ Зөв аймгийн Түмнэх байна. За эрдэнэ яхамоне абиеге гэл яваад байна.
Тэгэхээр энэ газар нутгийн байршлаас болоод дуу өөрөө бас дуучин хүнэнч бас бие организм нь өөр байна. Дууч өөрөө тэр загвартай даруулж өөр бас бий болж байна, төрж байна гэж ойлгож болно. Тийм байна тий. Бөхчүүд уртын дуу бас нэг сашиг холбоотой юм байна гэж би ойлгодгийг. Яагаад тэгэхээр олимп сургууль сурч байгаад авраг багш маань биднэрт уртын дууны хичээл орж ирсэн. За. Одоо энэ Төвөмгийн Сүхбатгаа. Тий. За. Цагаан өвгөн гээд нэг өвөөгөөр авчирж. За. Хойд уртын дуу заалгаж. Би ч бас сууж ирсэн шүү. За. Тааж авьяас футбол юм бэлээ. Тэгээд энэ яаж нөхөр манай Баяна өгш бас энэ талаар бас нэлээд ажиллаж ирсэн болов гэж ойлгосон. Яагаад гэвэл одоо манай гантар гадагтах өгш бол бас сайхан уртын сургуулиас шүү дээ. Тэгэхээр энэ уртын дууг бас зайлшгүй бөхөд нэлээд чухал ач холбогдол үүрэг оройлтой байдгийм байна гэдгээр талаар бас харж ирсэн л да. Одоо ингээд бөхтөр уртын дуу яваад байгаа шүү дээ. Бүх уртын дуугаар эхэлдэг. Бөхтөр уртын дуу дуулаад байгаа нь бол нэг осондоо заслаа хийж байгаа гэж. Уртын дуугаар заслаа хийдэг ард түмэн баггүй монголчууд өөрсдөө. Тэр үед бол түнжингүүд түмби ойдвоос түнжинтэй төмөн ихэн дээр гэж үг байдаг. Энэ бол алдарт дуучин Дорж Давган их дуучны яриа гэсэн номны нэг хуудсан дээр нь байгаа. Уртын дуугаар заслаа хийдэг. Монголчууд. Жишээлбэл манайх бол ийм шүтэнтэй айл. Морины одоо дамдин янсан шүтдэг ийм айл байгаа юм. Тийм учраас та манад морины төмөн их дуулаадаг. Манайх гомбо шүтэнтэй айл. За асрын өндөр дуулаадаг. Манайх говийн лаа шүтдэг. Ийм дуу дуулаадаг. Нэгэсэндээ бурхан шүтэнэ баярлуулах, баясгах гэж байна тий. Хоёрдугаарт заслаа хийж. Энэ уртын дуун дээр байдаг л да. Задын дуунууд гэж. Заавлын шинжтэй дуунууд. Бороо орохгүй бол сэнсийн цагаан үйл ч юм уу өөр дуу дуул цагаан хурганы арс энтер сэгсэрдэг. Бороо ордог. Ганд хайлагддаг энтер гэж ярьдаг. Тэгэхээр уртын дуу бол цаанаа бас олон зуун жил дуулагдаад засал хийх хэмжээний тийм ерөөл болцсон үед бол уртын дуу байхгүй. Тий. Тэгэхээр нутаг нутгийн дуунууд бас нэлээд ая аялгуугаараа өөр. Жишээлбэл Баруун аймгийн аялгуу гэж байна. Зүүн аймгийн аялгуу гэж байна. Боржгон аялгуу гэж байна. Баянбарат аялгуу гэж байна. Төв халах аялгуу гэж байна. Гүр дуу гэж байна. Цоор дуу гэж байна. Одоо сүүлийн үед энэ судлаач Дорж Давган манай одоо доктор Дорж Давгийн хэлснээр бол дуурлаг уртын дуу гэж байна. Энэ бол 1950-аад оноос хойш одоо тайзны хэлбэрт орж ирсэн. Ягаад тэгэхээр нөгөө найрын хэлбэрт байжгаад богиносхоод ирэхээр 3 минут 5 минут дуулаад ирэхээр хүн тэр дуундаа тааруулаад илүү хүчрхэг чанга тод одоо илүү тийм чангаар дуулах тайзны хэлбэрт орж ирэхээр одоо бас нэг тийм хэлбэрт орж ирээ. Нэг хоёр тэн дуурийн дууны бас ганц нэг нөлөөлөл бас баг зэрэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэндээс авч ийм дуунуудын одоо аялгуу үндсэн юмнууд байна гэж үзэж байгаа. Тэгээ уртын дууг бол 3 ангилж байгаа юм. Бэсрэг уртын дуу, айзан уртын дуу, суман уртын дуу гэж хэлбэр хэмжээ хийцэх нь хувьд. Тэгээд төрийн дуу гэж бас байна. Манай энэ төрийн дууг энэ судлаач Дорж Давгагч бол төрийн 9 уртын дуу байна гэж судлаад төрийн дуунууд гэж бас байна. Цээрийн дуунууд гэж байна. Одоо жишээлбэл шалцт бахан шарах хүрэн толгоон сүдрийг айлын найран дээр дуулдаггүй. Цээрийн дууг бол монголчууд чөлөө тэсэх дуулдаг дуу, морин дил дээр дуулдаг дуу гэж үздэг барьдаг олон юм байна. Энэ агуу өв соёл өшөө сайн өрн дэлгэрээсэ гэж бодол төрж байна шүү. Тэгэлгүй яах вэ? Хамтран ажиллагч Auru Garden Residence. Хамтран ажиллагч Төмөн хийцлийн төгс бүтээл Итгэлт хийц компани. Хөвж энержи бол шатхуун түгээх станц нь Баруун аймгууд руу явах төв зам дагуу Улаанбаатар хотоос 56 км-ийн зайд Төв аймгийн Аргалан цумын цагаан хөтлийн дэнжтээр байрлаж байна. Орцгар цайтай, нэгэн зэрэг олон автомашин хүлээ авах хүчин чадалтай, том өөрийн автомашины зогсоолтой орчин үеийн шатхуун түгээх станц. Бидний хэрэглэгч та бүхэндээ өндөр чанартай бензин болон дизель түлхшээр түргэн шуурхай
найдвартай үйлчилж байна. Бид таны аян замын сайн нөхөр байх болно. Өвж энержиол итгэлтэй найдвартай үйлчилгээ. Ах минь одоо уртын дууны талаар анхны бүтээлүүдээ гаргасан байна. Тэгээ пянз болон одоо уртын дууны судалгааны талаар ном мөн CD гаргасан байна. Энэ талаараа сонсогчдод минь хуваалцаач. Би одоо мэрэгжлийн байгууллагад ажиллаад яг 20 жил болж байна. Анх төмийгч болох сайхан газар ороод тэгээд дараа нь Монгол Улсын филармоны хамт олон донд Мариун уурын жуулгын дунд ороод ажиллаж байна. За яг энэ агуу их уртын дууны буйнаар мөн төрийн буйнаар нэлээд олон газар очиж дуулж үзлээ. Апрактив орсонгүй, антарктив орсонгүй. Бусдын нэр нь үзлээ. Сайхан л явж байна. Яг энэ уртын дуугаа түгээн дэлгэрүүлэх сурталчлах ажилд олон төмний буйнаар явж байна да. Миний сайных гэж юу ах вэ тэгэл чуулгын маань хамт олон ингээл бид энэ уртын дууг Монгол морин хуурыг түгээн дэлгэрүүлэх сурталчлах ажилд явж байгаа юм. Тэгээ энэ уртын дуу гэдэг зүйл бол өөрөө одоо их тийм бас агуу би танд түрүү хэлсэнтэй том юм багамаа ер нь юм. Тэгээд миний энэ ном бол уртын дуучдын судлаачдын олон ном гарсан л да. Ер нь олон ном байдаг. Би бол судлаач хүн бол биш байхгүй юу? Би бол дуучин л хүн. Тэгээд уртын дууг ажиглах үе гэдэг ийм ном бичсэн. Яг нөгөө алтчвээ мөнгөчвээ гэдэг шиг Монгол уртын дуу гэж ер нь юу юм? Уртын дууг ягаад уртын дуу хэмээсэн? Уртын дуу хэдэн хэв шинжээр ялгаагаар дуулдгийг. Уртын дуу миний бодлоор юу юм бэ л гэсэн номныг. Хоёрт бол би энэ номоо бас амьдралынхаа ханийн тухай бичсэн ном л доо. Яг хуу цаад юу нь бол уртын дуу гэвчиг наадталтаа бол одоо ханыхаа гэгэн дурсгал зориулваа гэд. Харин тийм эс. Тийм учиртай юм байгаа юм. 2018 онд манай гэрээ хүн маань өвдөөд хорт авдар гэж ахтар юм тусаад тэгээ 3 жил гарan бид нар бас их юм болсон эмчилгээ хийлгээд тэгээд байхгүй болоод тэгээд яг хоо сүүлийн үед нэг сэтгэл санаач яхан тийм байсан. Тэгээд яг олон жоох хүүхдтэй үлдчихэж байгаа хүн ч бас жахан тийм л байдгийм байна. Тэгээд нэг юм ном бичсэн юм байгаа юм. Утга нь бол тэр. Тэгээ уртын дуугаал одоо залуучууд зүйтэй дуулаасаа, сураасаа, судлаасаа, түгээн дэлгэрүүлээсээ, хадгалаасаа, хамгаалаасаа л гэж бодож байгаа юм. За ер нь бол ном бол иймэрхүү байна. За пянзны хувьд бол Замбуу твийн наран гэсэн нэртэй пянз юм байгаа юм. Одоо энэ уйхан Замбуу твийн наран гэж дуу штэ. Энэ чинь бол эмхтэй хойлбор нь баггүй эмхтэй хүн дуулдаг. Замбуу твийн наран буюу дөрвөн дөрвөлжинтэй Замбуу тв гэдгээр нэр хүн дуулдаг. Тэгээд тэр утгаараа энэ Замбуу твийн наран гэдэг юм пянз хийсэн. За манай уртын дуучид бол зөндөө пянз хийж байгаа. Сайхан дуучид байна. За энэ CD бол 2018 оны алдад л гарсан юмнууд л баг. Тэгээд эднээс аваад ирж байгаа юм. Тэгээ ном дээрээ бас бичсэн л дээ. Ер нь энэ уртын дууны тухай манай судлаач нар юу гэж хэлж ийсэн, гадаад дотоодын судлаач нар уртын дууг ер нь яг юу гэж судалсан. Тийм ээ? Тэгээ энэ бүгдийг энэ ном дээрээ багтаасан. Тэгээд одоо яг бас нэг дуучин хүн байна. Нэг ном бичье гэдэг. Үлдээ шүү дээ тий. Ном бас үлдэх байх гээд. Нэг ч одоо ном чинь ном бичих, мод тарих хоёр чинь ер нь хамгийн том буян шүү. Том буян гэдэг байгаа шүү дээ. Тэгэл би яг буян болог гээд. Үг гэж хамгийн том эрчим байдаг гээд. Тэгэхээр та бас хандаа зөрүүлж маш том буян үлдэж байгаа юм байна. 20 онд би төрүүлчээд манай аав чинь бас 2019 онд бурхан болсон шүү дээ. Тэгтээ би ирж исэн л тий ганц 2 жил бас өвдөд ах бас ирж исэн манай. Тэгээд амт нэг төрүүлээд
авраг болчихсон хүмүүс гэсэн хүсэл мөрөөдөлтэй их үтсэн бараагүй л дээ. Тэгээд 20 он төрүүлчээд яах ёстой бэ гэдэг тийм асуулт надад орж ирсэн. Тэгээ явж хахад манай нэг талаа гээд миний нэг сайхан ах минь надад зөвлөөд үг бол хамгийн том эрчим байд юм аа. Тэгэхээр миний хүү аавдаа зөрүүлж дүүбтэй ягээд манай урт насныгийн продюсер байхаар үг үч аян бичүүлээд тэгээд найран дээрээ дуулаад тааж байгаа шүү дээ тий. Тэгээд дуулж ясн нэр нь тэгээд маш үлдэхэм тэрл байд юм бэлээ. Танаа сайхан биер хүү сайхан хүн байсан шүү. Тий шүү. Их тийм яриа өөрөө томондог. Би жаахан нилээн дор орцсон байхад нэг ирсэн л дээ. Тэгсэн тий. Цагаан сараар. Тий. Тэгээд ах нь одоо ингээ өвдөөд байна аа гэх тий. Гэтэл бас хангар байсан шүү. Тий. Тэр өвдсөн хүн гэхэд тий. Тэгэл одоо нилээн том сайхан хүн байсан. Тий. Улсын авраг малчин гээл тий. Улсын авраг малчин 90 оны улсын авраг малчин шүү. Одоо нэгдэл тараад. Танагаас чинь 3 авраг байна уу тэгэхээр чи? 3 авраг байна. Манай ах чинь сая 2022 онд улсын авраг малчин болсон. Гिचшээний. За, хоёлаа ном руугаа эргээд ороход та сая бас ярьж гэн гадна дотны эрдэмтдийн судалгааг бас хавсрахсан гэд. Тэгээд гадны эрдэмтэд тэр манай уртын дүүг юу гэж дүгнэхий? За, олон судлаач нар монголоор бол 20 дугаар зууны их үед их судлаач нар явсан байдаг байхгүй юу? Тэгээд энэ уртын дууны тухай энэ Монгол өв уламжлалын тухай их судалгаа хийж явсан байдаг юм байл. Тэгээд монголчуудад ерөөсөө үлдэж байгаа үнэт өв бол байна аа. Тэрний нэг нь энэ уртын дуу юм байна гэж хэлсэн байдаг. Тэгээ юу гэх гээд байна уу гэхээр зэрэг Монгол уламжлалт уртын дуу энэ дээшээ их тийм бүр хязгааргүй тийм орон зайвад өгсөж जैन, тэмүүлж जैन. Тэгээ одоо шинэ замбат юм ярих гэдэг юм л та. Доошоо ингээд дээшээ хязгааргүй орон зайд тэмүүлж дуулж जैन. Доошоо одоо энэ түмэн бодис энэ газар дэлхий доошоо юу байдгийг энэ газрын хөрснөөс ингэж газар тэнгэр хоёрыг холбосон ийм дуу ийм эрчим байна. Энэ уртын дуу бол өөрөө гэж судлаач нар тэгж үзсэн байгаа юм. Тэгээд Хинтийн аймгийн их авраггаа гэж хүн байсан юм байлээ. Мөрөрн чунгаа гэж. Дуучин их авраг бүх төрийн дуучин. Тэр хүний дуулсан өвгөн шуу хоёр нэг нь түмэн их гэж ярьдаг байхаа. Хоёр дууг нэг судлаач нөхөр аялагч нөхөр бичсэн байдаг. Пянзан дээр одоо чүмгэн пянз гэдэг юм дээр. Тэгээд одоо энэ хойно Оросд музейд байдаг гэж. Музейд байна гэж. Тэр хүний тухай дуу. Тэгээд тийм гоц эерэг тийм гоц эерүү дуу байна. Доошоо бүдүүн өнгөндөө бүрээ мэт. Нарийн өнгөндөө лимп мэт дуурах. Тийм одоо дуучин үзэв бий. Монголчуудын одоо уртын дуу бол монгол хүний одоо ахуй амьдралаас урган гарсан амьдралын одоо ая юм байна гэж бичсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэр хүний дуу энэ хойно байдаг. Тэгээ судлаач нар байдаг энэ манай соёлын газрын яам тамгын хүмүүс бас байна гэд ярьдаг юм. Тэгээ уг нь аваад ирвэл 1920-ад онд 12 онд дуулсан дуу ч одоо 100 гаруй жилийн өмнөх дуу бол ер нь тэр үеийн дуучдын багцаа гараад ирнэ л дээ. Мандгал дуулж исэн юм л. Хайхтар шүү те. Тий. Мөрөрн цунгаа гэж хүний тухай ярихад бол эр хүний одоо олон эрдэм байдаг. Бүгд төгс бүрдсэн хүн байсан гэж. Морь уралдуулаад төрүүлдэг, бүх барилдаж төрүүлдэг, номсом харваж төрүүлдэг. Ур ухаантай, уран дархан, өөрөө их мундаг дархан. Тэгээд ч одоо 40-од наснда бурхан болоход Монгол орон даяар гашуудаж тэнгэр хангаач бас нэлээд олон өдөр хойсгонсон гэж ярьдаг юм шүү. Тэгээд дуучин хүний бас нэг бодох ёстой зүйл бол дуу хоолойноос гадна амьсгаа хамгийн чухал байна. Хоёрт энэ тарих гэсэн хэрэг байх ёстой гэж. Дорж давхгүй номдэр байдгийн Магсар Хувцсын дугарж үг гэдэг хүн дуучин хүний 3 чухал эрдмийн тухай ярьсан гэж. Нэгдүгээрт тарих оюун сэрэг сайхан. Их тийм ой тогтоолтой сайхан байх ёстой гэж. Хоёрдугаарт хоолойн донж гоё сайхан. Их тийм
гоё байх хэрэгтэй гэж. 3 дугаар чихний сонор сайхан гэж. Ингэж ээж дууч болно гэд. Тэгээ дуучин хүний амьсгаа бол их сонин мундаг байх хэрэгтэй гэд. Манай Базарбат гавьт бол их сонин юм ярьдаг байсан миний багш. Сатгалан үхрийн амьсгааг зуны цагт ажигл гэж. Үхрэх зөв амьсгаатай амт ингэнэ. Хоёрт нохоо. Дандаа доошо гэж амьсгаа авдаг ингэж. Хэвлийн амьсгаатай. Гуравт хүүхэд юм гинлээ. Үлгийтэй хүүхэд. Үлгийтэй хүүхчээр нь яач орилсон хоолон сойдгоо дугуурч л байдаг шүү дээ. Тэгээ энэ гурав их зөв юм аа гэж. Тэгэхээр амьдралын хэмнэлээр амьсгал нь өөрчлөгдөж гэсэн үг юм байна да. Тийм шиг байгаа юм. Тэгэл жахан томрол буруу байгаа лаваал гэж явчихдаг юм шиг. Би бас нэг амьсгал гэдэг ном дээр уншижсэн. Хүний амьсгал бол маш их чухал гээд одоо нэг хүлэмжийн хийгээд одоо хүний биеэс ялгарч байгаа хийв шүү дээ. Одоо энэ чинь муу гэж хүмүүс их ярьдаг. Гэхдээ тодорхой хугацаанд хүний биед байх маш их сайн. Чи хүлэмжинд ногоо ямар сайхан ургадаг вүлээ. Яг тэрэн шиг тэр хэмлийг зөвхт харуулах нэг чухал гэдэг. Тэгэхээр танаа яг нэг уртын дууны амьсгалын хэмээгтэй яг нийцвчлээ л да. Тий. Тэгэхээр уртын дууг нэг үе монголчууд бас уртын дуу гэлтгүүгээр үндэсний энэ нэр соёл нэлээд тийм алсрах хэмээг анзаарчихсан. Сүүлийн үед бол маш их тийм одоо хүчтөрж орж иж байна гэж би удаа хараад байгаа юм. Яагаад гэвэл бүх хүмүүс сайхан монгол хувцас өмсдөг болж байна. Нөгөөдөгөр саяхан гэхэд Казахстан улсын олон улсын тэмцээнд манай дуучин Мишель уртын дуугаар төрүүлж байх жишээ нь тий. Тэгэхээр яаж яана гэхээр энэ уртын дуу маань буцаад үндэсний өв соёл сэрэгжинэ гэсний юм төр зөрөг анзаарагдаад байгаа. Таны хувьд тэгэл байх. Анх 1950 эдэн онд баха. Намжлын ор банздгаа сэрүүн сайхан хангаа гэдэг дуугаар алтан медаль хүртсэн гэж. Дэлхийн алтан медаль. Хамгийн анх. Тэгээд тэрнээс хойш бол олон дуучид уртын дуугаараа ерэн одоо шилбэл хонгор зулгаа дэлхийн хөлбөмбөгийг уртын дуугаар нээжсэн. Нэргүү ардын жүжигчин маань Нүбийн танхимд дуулж исэн. За хянга чимцээга одоо мундаг гадаад дотоод уртын дуугаа сурчилж исэн гэд манай уртын дуучид бол бүгд ингэж дэлхийд дуулсан л да ерөн. Тэгээрээ уртын дуу бол яагаад сонин содон байна гэхээр ямар нэгэн одоо хүний одоо зохиогоод байгаа хэд биш. Монгол үндэстний монголчуудын одоо өөрсдөө зохиож дуулсан ийм агуу соёл. Тэгээ сонин бусдаас онцгой. Уртын дуу шиг том дуу дэлхийд байдаггүй. Дээшээ доошоо хэмжээтэй. 3 октав дуу байна. Энийг одоо чимцээгоо дууллаа сая. Гэхдээ ер нь 2 октав гарan дуу гэдэг чинь дэлхийд байхгүй л те. Ийм том дөөрч бас хийхэд ховор байхгүй бах гэж би боддог. Хэмжээ хийцээ өв доошоо одоо шилбэл ляп мал сойл авж байгаа дээшээ тэгэл 3-ын сойлч гэдэг юм ингээд ерөөс замбрааг шүү дээ. Тэгэл байх. Тэгээ энийг дуулахад энэ монгол хүний энэ бие организм нь өөрөө зөгцсөн байна. Уушиг зүрх нармаа тагнаа их гүн байна. Нармаа том байна. Дуучин хүнийг бас уртын дуу судлахын тулд дууг судлахын тулд дуутлаад байгаа хүнийг бас судлах хэрэгтэй. Нөгөө бөхчүүдийг бас хараад байдаг шиг гар хуруу том юм гэдэг шиг төрхийн ажиглаад байгаа шээ. Бас ажиглах хэрэгтэй юм бэл. Тэгээ хоёрдугаарт энэ дууг ба шүү дээ. Халаалтгүй дуулах бас муу. Бороо гимтхүү. Гимт. Хоёрдугаарт зүрх. Зүрхэнд бас муу. Тийм учраас дуулахынхаа өмнө дууч хүн заавал хоолой насгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгээд хоолойгоо хайрлах хэрэгтэй. Ийм юм байна. Сайхан да. Таны тэр бичсэн номыг чинь харж байхад таны ярьж байгаа зүйлийг чинь анзаараад дүгнэхэд энэ сайхан соёлыг өшөө сайхан залуу үедээ түгээн дэлгэрүүлж хүм болгоно. За яг хөө чаддгүй маа гэхэд ганц хоёр шурамхалцдаг тий. Утга агуулгын мэддэг. Одоо гэр орондоо тэр сайхан эрчмийг түгээж идэг ийм болчуул гэдэг тийм одоо хүсэл төрж байна. Би
би танд дээр хэлсэн уртын дуу бол засал юм аа гэж. Тий. Мор ирэхэд төрийн төмн их дуулж эхлэвэлдэг. Тий. Монголчин дээр үе тийм байсан юм билээ шүү дээ. Тэгээд бөхөөрөлж яхад хойно уртын дуу яваад байна гэдэг чинь заслаа л хийгээд байгаа нэг хэлбэр. Бүх эхэлж яхад уртын дуу дуулаад байна гэдэг чинь бүх сайхан эсэм мэд барилдаасаа бэртэл гэмтэл олуур байгаасаа морь бүх сур эсэм мэд надаасаа монголчууд эсэн их байгаасаа л гэсэн нэг ёроол. Уртын дуу бол өөрөө юм агуу зүйл. Би бол уртын дуунаас өөр уламжлалт богны дуунаас өөр дуулаагүй. Би цаашдаа дуулахч. Би одоо энэтэй 20 жил зурлцсан. Цаашдаа тэгэл чадхаа байтлаа тэгэл энэтэйгээ байж байгаа л учраа олно. Ягаад тэгэхээр надад энээс өөр хийж чадах ажил байхгүй. Чаддаг юм а төгсгөө. Тэгэл одоо яг энэ ажлаа л хийж байгаа. Уртын дуугаа дуулж байна. Нийтийн дуу биорыг дуулж үзээгүй. Зохичгүй юм байлаа нэг 2 дугаарт хэцүү юм байл. Бас нуглааг ин хийж чаддгүй. Хүмүүс их амархан гэдэг байхгүй юу? Гэтэ нийтийн дуу бол хэцүү юм байл. Миний хувьд бол. Тэг яг энийгээ л одоо дуулаад эндээ үнэнч байж байгаа л яа гэж боддог. Манай ээж бас одоо 80 хэд гарсан өгшин байдаг. Сайхан холоотой. Манайх ч 13 уулаа. Удмаш ч нү та сая ээж сайхан хоолойтой гэдэг. Тий яг манай ээж тийм тод чанга дуутай өгшин байдгийг. 30-40 оны л хүн л дээ. Одоо 80 нилийн хол гарчлаа. За манай энэ 13 дотор бүгдээрээ сайхан дуулна. Аав их сайхан дууч юм байсан. Дууч төрхийн тулд нэгдүгээрт удамшил. Хоёрдугаарт хүмүүжил. Гуравдугаарт сургалт. Хамгийн чухал байна. Удамших бол байна. Ийм л байна. За маш сайхан яриа хөрөө орниуллаа. Дүүгийнхаа урилгыг хүлээн авч бас сар шинийн минь дугаарт хүрэлцэн ирж сайхан уртын дууныхаа талаар одоо Монгол бүхийн нэгэн салшгүй хэсэг болох засуулын талаар бас хоёлаа сайхан хөөрөлдлөө. Тэгээд танд маш их баярлалаа. Сар шин дээр сайхан шинлээрээ тэгээд хойч үедээ одоо би бол нэг л юм боддоо. Энэ цаг үед одоо манай Мөнхбаатарх бол засуулын ямар байх ёстойг авч явж байгаа хамгийн том жишээ юм болоо гэж байна. Нүүрэн дээр нь таныг одоо магтахад тэгж бас хүндэлж явдаг шүү. Тэгээд энэ сайхан арга барил. Тэгээд энэ сайхан зарчмаа хойч үедээ бас сайхан түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь одоо их амжилтыг хүсье. За хоёлоо нэг сайхан хөөргөлч тийм ээ. Танаа аавын хөөрг гээд. Тий. Энэ ч бас миний аавын хөөрг юм байна. Сайхан байна шүү. Сайхан хөөрг байна шүү. Тийм. Манай аавын хөөрг хөөрхөө тэгээд эцэг хүнд нэг 2 юм үлддэг гэж хүүд. Эцэг хүнээс. Тий. Хөөрг дээл 2 л үлддэг юм гэсэн шүү. Яг үн тий. Тэгэл ах хөөрх аав юм юм. Сайхан да. Үүсэл гарлын нэрвэл. Одоо энэ инх хамгаалсан сайд гэж Лувсан Цэрэнгаа гэж хүн байна шүү дээ. Тий, хөвсгөлийн. Хөвсгөлийн. Инх хамгаалсан сайд гэж боловсролын сайд ах. Тий. Тэр ахтаа чи манай аав их найз байхгүй юу? Тэгээд тэр хүнээс л дамжсан юм гэж тэднийхнаас л ирсэн хөрөг гэж ирдэг юм бэл. Тэгэл манай ээж надад өгсөн. Тий, хөөрхөн жижигхэн хөөрхөн багц. Тэр өндрийнхэн гээд тэдний тал тэднийхнаас л ирсэн юм гинэ л. Тэгээд яг аяа гаргаж ирээд барьдгийг. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан аврагда аз жаргалын дээдийг, эрүүл энхийн дээдийг, үсэн өрөө, төр төмний наадам, Монгол бүх гэсэн сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчилж нэгэн үед одоо олон төмнөө баясгаж ингэ сайн сайхан зөв шударга ява танд баярлалаа. Сайн сайхныг хүсье. Тэгээ Монголын ард түмэндээ эрүүл энх сайн сайхан бүгдийг хүсэн өрөө та бүхэн маань урт насалж удаан жаргаж юм сонсон 9 цагаан өслөн сэтгэлчлэн бүтэж явахын өрөөл өргөе. Баярлалаа. За, маш их баярлалаа тэнд. За ингээд танд би эднэрийг бэлэг болгоод өгчнө. Хөөх, баярлалаа хаа. Ахын дөө. Энэ пянц за хүмүүдийг ингээд аваарай. За, маш их баярлалаа тэнд. За тэгэхэд. Гэж одоо олон сайхан эрдэмтэй хүмүүсийн одоо дээжээс хүртэж байна да.
та бүхэн минь сар шиндээ сайхан шинлээрэ.